Нийслэлийн эрүүл мэндийн газраас буцалтгүй тусламжаар бүгд найрамдах Солонгос улсаас 140 шинжилгээний аппаратыг оруулж ирсэн. Энэ 140 шээсний шинжилгээний аппаратыг өрхийн эмнэлгүүдэд суйрлуулж, иргэд эх сараас өрхийн эмнэлэгтээ шээс болон түүнтэй дагалдах бусад шинжилгээг өгөх боломжтой болж байгаамаа. Ингийн тулд өрхийн эмч нарыг шинжилгээний аппаратад ажиллах, шинжилгээ авах сургалтанд хамруулах зэрэгээр багагүй бэлтгэл ажил хангах учиртай бэлтгэл хэрэг хангагдж байгаа талаар өрхийн эмнэлгүүдээс тодруулсан юм а. Тэгээ бэлтгэл ажлын хувьд бол яг хоёр эмч нэг сувилагч бэлтгэгдээ сургалтандаа бол хамрагдаад хоёр дахь удаагийн сургалтандаа хамрагдсан. Одоо нэг удаагийн сургалт байгаа. Яг анхан шатны сургалтууд явагдсан яг нөгөө юугаар танхимын сургалтууд хийгдсэн байгаа. Яг тоног төхөөрөмж дээрээ бол яг нэг гардангийн сургалтууд хийгдэггүй. Нөгөө аппарата хүлээж аваагүй байгаа учраас өрхийн эмч нар, совилогч нар маань сургагдсан байгаа. Одоогор бол яг аппарат бол яг очиг байгаа. Амрагдчаа бэлтгэл ажиллаа хийж байгаа. Тий аппарат тоног төхөөрөмжөд суйрлуулах, өрөө юугаа бэлдэх тийм ажлууд хийгдэж байгаа. Одоогоор хэдхэн өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ авдаг. Ингэхдээ иргэдийн шинжилгээний дээжийг заавал дүүргийн эмнэлэг рүү зөөж 1 хоногийн дараа хариуг нь өгдөг байна. Энэ нь дүүргийн эмнэлгүүдэд урт очор үүсгэж иргэдийн цаг хугацаагч хугасалдаг. Тэгвэл эдгээр шинжилгээний аппаратыг 140 өрхийн эмнэлэгт суйрлуулснаар шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгнө. Дээрээс нь хариугаа тэр дор нь интернетээр авах боломж ч бүрдэх юм байна. Иргэдэд чирэгдэл байхдаа тэгээ шинжилгээг аавн, шинжилгээнийхээ мэдээллийг хариу мэдээлэл өгнө. Шаардлагатай тохиолдолд чинь нөгөө оншоон тавиад оншныхоо дагуу бас нөгөө одоо тийм зөвлөмж, эмийн зөвлөгөө, бусад зөвлөгөөнүүдийг бол цаашдаа гаргаж өгөх боломжтой юм билээ. Ямар ч тач одоогоор өрхийн эмч нарыг 2 удаа сургалтанд хамруулад байгаа юм байна. Ихэнх өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний аппаратыг суйрлуулж амжаагүй байна. Аппаратуудыг монгол хэл суулгах, бусад нэр томьёог сануулгах зэрэг ажлыг хүлээгдэж байгаах мэдээллийг ч өгч байна.